одоо бүгдээрээ Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Булган сумруу орно. Булган сум бидний мэдгээр торгуудад амьдардаг юм аа. Улсаас орилоос уусдаг Булган голын хөөнөр байдаг учраас Булган сум гэсэн болдог юм аа. Тэгээд бүгдээрээ айл очихонцгой ямар айл олдох бүүр ямар ч гэсэн Sky гэдэг агрын тээврийн компани ийм нэг онгоцоор ямар онгоцоор би нэрийг мэдэхгүй байна. Ийм онгоцоор бүгдээрээ 1885 км замгуулна. Бүгдээрээ замдагцгаая. Хангаан нурууны үржил болсон Ховд аймгийн Булган сум. Энд нэг айл байна. Гадаанаа бидний мэдгээр 66 саатсан нэг том гэрний жижиг гэртэй юм да. Айлын өнөрт хамар царгаа готлаасдандаа. Самбано. Би сайхан амарч гинөө та. Би Улаанбаатар хотоос явмаа. Тэгээд энд хонох гэж яваа айлд. Хонох газар байдаг бай. Таньж мэддэг айл байдаг бай. Тэгээд нэг айл дахиад ороод ирлээ. Өнөөдөр би танаад очиж түүнийх түү болохгүй. Мишоктойгоо явж бүгээтэйгээ явж байгаа. Үүдээр нь чамаагүй, илүүгээс нь чамаагүй дэлгээд унтчих идэх үү? Нэг шүү дээ. Ямар ямаатай хонох хэрэгтэй. Хонох хэрэгтэй. Хани алдар юм бэ? Даваа гэдэг нь даваа гэдэг үү? Аа за. За та сайхан амарч гин үү? Оо сайхан амарч гин үү? Сайхан амарч гин. Өвлжөндөө бууцсан байгаа нь үү? Одоо өвлжөндөө манай тэгтэн бас тэр зүгийн нэг үлж аяа. Энэ одоо бол Булган аймгийн яг явдаг нэртэй газар байна. Ховд аймгийн Булган сумын дөрөвдийн цэха гэдэг байна. Дөрөвдийн цэха. Аа за. За та даваа гэлүүнээс гэрээгэндээ танилцъя. Дараач дугаар. Танай чанч маа. Юусоо. Танай хонондо. Энэ хамаагүй хаймар цууж олж ийнө гэж болно. Тийм үү. Би ч одоо хамаагүй яс мэдгүй шүү дээ ахыч хоёр минь битээ зэмлээрээ. Тийм. Булган сум бол торгуудын үлгийн нутаг. Тэгэхээр одоо дүүнээс тэр яс дэг жайг мэдхгүй яс алдаж магадгүй. Тийм. Та энэ нутагт багасаа амьдсан уу? За. Би 월급 За тэгээ удам мөксөн та одоо удам мөксөөнийхаа тухай яриул. За манайчдаа минийг дулаан үе мэдэх юм да. За. Тэгээд дөрөвдөө уучаад бүгдний хэлээд яах юм. Манайхан дулаан үедээ ирийн малсан малчнууд минь ийм 10 хүүхэдтэй. Оо за. 8 охин 2 баяндтай. Нэг хүүхэд маань маллаад одоо миний өдмийг салгаад тийгээд үүж байгаа. Манай торгуудууд бол дайчин зоримог ажилчин хөдөлмөрч улсууд. Тийм ээ. Тэр тэрийг бүгдээрээ сайхан мэднэ. Ижил мөрнөөс наашаа нүүж ирээд Увшхааныг ханагдаж ирсэн гэдгийг бид сайн мэднэ. Яг энэ 5000 амбил одоо нүүсэн мэдээ наараа да өрсөн гэс одоо манай мэдээ. Тэгээд амдан босоо нэг хоолол суулгаад нэг түүсэн учраас дан бажин дээрсэн, өвчин зовлон дээрсэн. Тэгээд одоо бараг л 150% одоо энэ нутагт сүрсэн гэж одоо бид уулж ясан би бас одоо энийг гөрмөл гэдэг үлээд авах. Гөрмөл гэдэг те би яс мэдээд байна бас. За эднээс намс чи.
Тэгээд одоо би ер нь сонсгоно. Торгуудууд бол их дэг жаягаа бол их сахиж үлдсэн, авж үлдсэн улсуудаа гэж. Нүүдлээд явж байхад айл нүгэд явж ийна гэд айл цайгаа хоолоо бариад гүгээд очдог энэ яс энэ булган суманд бүр яг хэвэндээ үлдсэн байгаа гэж би сонсч байсан. Тэр энэ манайхад игээд олсод нүүдэг газар нүүдэг улсууд одоо байдагныг 160-70 км нүүж үргэлжлээ гэж би хэлжээ. Монголын хэмжээнд манай нутгад их нүүдэг гэж би дуусна энтэнстэй ярьд юм лээ. За. За ингэ сайхан гэртээ олоолаа ингээд өнөр өтгөн 10 хүүхэдтэй сайхан өсөж боожоод аав ээжийнхээ гараас хараад үр тус гарлаад тэгсээ 8 нөхмөн удаа тэгээд нэг л охин дулаа найлын хүн болоод явсан. Тэгээд бүгд одоо тусдаа тулгаагаад амьдэрч байна. Хоёр хүүхэд маань одоо бас игээд айлгээд уусны энэ герман одоо минийгээр одоо сумын төвдөр байна л да. За. Жинхэнэ энэ амьд ялгахта. Энэ одоо манай малчиг хүүхдийн гэр. За. Бас том гэрийн төвдөр байна. Тэгээд том гэрийн энэ нүүдлийн л одоо гэр шүү дээ. Та одоо 7 үеэрээ мал сэрн малчин л улсууд байсан гэж та одоо ингээд аав ээжээс эцэгхээс өвлж ирсэн олон мал толгой байгаа байх та ер нь бол мал байна. Одоо нэг бог мал гэх нэг 200 гаруй мал байна миний. За. Тэгээ бог мал таман гэх нэг 40 тамаатай. Үхэр гэх нэг 70-80 үхэртэй. За одон гэх нэг 150-60 бадуутай. Энэ малтай юмсэндээ нэг 1500 малтай. Бэнэл малчид чинь тэгээ төр засгаас өгдөг цол хөргөн гэж байдаг шүү дээ. Мянгад малчин, сайн малчин гэл одоо тийм зүйл байх уу даа. Одоо байж байгаа би үсэн сайн малчин гэдэг юм. Тийм бай. 2000 тэгээд үсэн сайн малчин. Сайн малчнуудад тэгээд байж нэмийн сайн малчнуудад мөнгөн суулын индивидуал тэгээд энэ хүндэт даваа танаа гэж. Монгол орны эдийн засгийн үндэс болсон эрдэт мал сүргээ үр төлөөр нүсгэн үржүүлж, малынхаа эрүүл мэндийг хамгаалан үйлдвэр ухсаа сайжруулж, ард иргэдийг малжуулах өрхийн орлогоо аривжуулахад амжилт гарган ажиллаж, улсын сайн малчнаа шалгарсан танд баяр хүргэж өргөмжлөл дурсгалын зүйлээр шалгаваа. Сэлүний ихэлснээс өөр ажлуудад хүүшийн ёс жайгдан ороод тэг хүүчин одоо янз бүрийн игээд бид нэр гэж яадаг гэр бүл одоо энэ тасалсан биеийг яаж Lüftin geri versek isteyen bak. O da babanın yıkadı.
Semärniga geri motivaari. Sitten keskittää EU:ssa tietysti ja nuorotani tuntikäänteestä taas toisnäytöltä viimeisellä näyttään velkaanskota tuossa. Yhtiin afçada kirayeli bostukçuydu. Dinci çok. Adam alıyorgun. Geldoksun geldilerin koda yetişleri yıkılamırlarına. Çatlar. Eğlendiğimde Tombendirken, Tomarıkla, Ciddilendirken, Ciddilendirken, Kıytırıkla, Okuna kıkıp, Eşörüngeyken, o da ağrıyıcı verimler. Okuna ağrıyıcı. Okuna ağrıyıcı yoğun bildiğinde? Yetlak ergisi. Yetlak ergisi. O da sener geliriz, o da diye okundum. Şoka, oğluna şoka. En ayıkşanız o den yağmurun verdim, yemkitabın verdim. Yerkörüngeyi verdim. Neler möründün o da ümistiğine kalınca koptu. Üçü değil, o da feltemezde, o da orçuniyin yoldan çıkıp sögüne. Köden o deyin terdik değil, o da Mongoluk'tan da yakın o ilçecegine. Tegat o deyin devskir şirikti gitti gibi göğüne, orayı tev göğüne. Tegat koyur avdırta ildi verdi, o da en yol gittiğim tevede tuttum ben, o da belki bir tevede koptum. Bugün dal tegat Bugün dal gelemez çat. Böyle bası ne ortamda tek aldı. Ya da ömrün altı şokal şube yağmurun verdik çürütemle. Ya da o da kaba malın en çıkarıngin tatlı gömle. Okundu asvitin en çıkarın gömdü yazıklar. Bak tatlıda da öyle. Zot орхон болоод хүмүүс малаа алдаал гэдэг ингээд сүрхийл юм байна. 2 жилийн өмнө сургууль сонсохны хавдад сүрхий зууд болсон сургуультай. Тэр зуудыг ер нь тархийг давсан байна. Наман ковид 19 онд Куя хавдан баруун улсын тагаас тархийг тавьсан. Энэ зууд биш гомш. Энэ дөрвөлөөр dabab модалсныг 35 малын хоригдтаа. За би 90 гаруй класс чинийг 5-6 нөхөр сүн 7 одныг тозанын надад хоригдтаа. Таман Иймэрхүү одоо хоригдтаа имрийн тэрийг давсан дахин малчуу хоны яг тийм учраас л ахын тэгж л малаа маллаж харилсан учраас тэгж баг хохирлоо тэр гамшиг гэж штэ. Мал нэг толгой мал ч гэсэн хайран. Тэр гамшигыг тийм цөөхөн одоо цөөхөл гэж бодож байлаа. Яг тавсан фан юу. Тэр вэ штэ. Мална гэдэг мал хариуцах ухаан бол одоо бас их нэрний ухаан л та. Одоо малчин хүн малаа мална зүгээр ийм малны эндийг бэлчээжэний эндийг явж болжэний бичнэ гэдгээд бодоод бодохгүй. Тухайн үеийн гомшигтай үед манайх чинь яаж малвал сүнхтэй зэрэг тийм 1400 малын чинь хамгийн шилдэг суумал гэж хэлдэг манай. Тэр малыг нэг хэсэг болго. Төрдөг малыг нэг хэсэг болгоод одоо хург ишгэн өнгөрсөн аврын одоо төлийг бас ялгаад тэн дотроос нь хамгийн муу одоо бэлчээд гарчаад тэгээд 3-4 хэсэг болгож бид маллсан та тэр 1500 мал нэг гадарт бэлчээд идвэл яах юм бэ? Тийм ээ. Тийм байна. 250 мал болгоод игээ тэжээвэл юу тэжээсэн ч гэсэн амархан тий бэлчээрийн гүтэмч гэсэн ашигтай тий нээсэн газар бас одоо бидний тус болсон. Сайн наашаа ихэд аваахаа ирэхэд бургас энэ их байна л да. Тий. Тэр нутгаар тэгээд гэрээ ингээд бургасаар ингээд энэ өөртөө сайхан сийлээд тэр нурлаад хийчих уу ер нь. Тэгээд гэрээ мөдийг бургасаар манайхан үн ханыг тоонон гүрдэл одоо бургасаар гэдэг зарим. Улаасаар тооног гэдэг бургасаар одоо гэрээ мөдгийг байгалийн хараа хяналт тэр ааш аягийг дагна гэдэг дааж явна гэдэг хэцүү л дээ. Гэхдээ малчид өөрсдөө бас 100 намартай ажил хийгээгүй малаа тэхрүүлж чадлаггүй өвөлд орж хэдэн мал алдчихад хотынхноос тусламж өгөөчтэй бид нар энэ баларлаа гэж ойлон дуграад байдیں۔ Тэгээд тань юу гэж боддог вэ? Энэ одоо муу юм л да муу зуршил одоо зэрэг одоо бас оргилд болох үений асуудал гэж одоо би тайлбарлаж болно. Малчин хүн малан яаж итгэх юм бэ? Зүттэй яаж тэмцэх юм бэ? Малыг ондоруулахын тулд
хийжэл яаж үлдэх юм? Өөрөө тулгаа дааж, өөрийгөө шийдчих малын ирийн өсгөх төлөв хүн одоо юу болоод их санах вэ? Зарим хүмүүсүүд тэгээд одоо болох хүчлээ л дээ тэгээд хийж